Сайн байцгаана уу? Би байгалийн түүхийн музейн тайлбарлагч Мандухай байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле жил болгоны 3 сарын 22-ны өдрийг дэлхийн усны өдөр болгон зарласан. 2025 онд мөсөн голоо хамгааллын уриатаагаар дэлхийн усны өдрийг өнгөрүүлж олон талын арга хэмжээг хийхээр төлөвлөсөн. Энэхүү уриалгатай холбогдуулан та бүхэндээ мөсөн гол болон Монгол орны загас тэдний амьдралын нөхцөлийн талаар мэдээлэл хүргье. Манай гариг халуун болохын хэрээр мөсөн голууд урд өмнөхөөсөө илүү хурдан хайлж, мөслөг багасж, хайлсан усны урсгал нь үер ган гачиг хөрсний гулгалт далайн түвшин нэмэгдэхэд хүргэж байна. Үүнээс үүдэн тоо томшгүй олон экосистемүүд сүрэх эрсдэлд хүрч байгаа юм а. Уг экосистемүүдийн нэг бол загасны төрөл зүйлүүдийн амьдрах орчин билээ. Иймээс бид байгаль дэлхийтэйгээ зөв харьцах нь нэн чухал. Эрт дээр үеэс энэ ертөнцид жаргалтай сайхан амьдрахын тулд суур эрхэмлэх зүйл болох сав шим ертөнц гэж үзэн бидний оршин байгаа дэлхийгээ хайрлаж хамгаалж дахин шүтэж хүндэтгэн ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлал нь хожим ЮНЕСКОд 2017 онд уул овоо тахих зан үйл соёлын бит бус өгөр бүртгэгдсэн. Уул овоо тахих зан үйл нь монголчуудын байгальтайгаа харьцах хамгийн том өндөр соёл юм. Монгол орнд 2024 оны байдлаар тогтоогдоод байгаа нийт 15 овогт хамаарагдах 79 зүйл загас гаргасан байдаг. Эдгээрээс Монгол орны загасны улаан дансад 64 зүйл загас багтсан гэж тогтоогддог байгаа юм а. Загасны төрөл зүйлүүдийн амьдрах орчныг хойд мөсөн далайн айсав, гомхон далайн айсав, Төв Азийн гадаш урс эзгүй гол мөрний айсав гэх 3 том айсав хуваасан байдаг. Манай орны загасны төрөл зүйлүүд голдуу сэлэнг мөрөн, түүнд зутгадаг голууд, орхон, онон, халах, хэрлэн гэх голуудад амьдардаг. Манай музейн үзүүрт одоогоор ердийн зэвэг, ердийн цурхаа, ердийн тул төрөл зүйлүүд дэлгэцсэн байна. Манай оронд орших хамгийн том загасны төрөл зүйл бол ердийн тул юм. Сэлэнг орхон эг өөрийн гол зэрэгт урсгал устай гол мөрөнд элбэг тохиолддог, 20-50 хүртлээр насалдаг, 7-наас хүрч бие гүйцэтгэв ба бие гүйцэн тул загасны ихэвчлэн голын бүнд хөдөлгөөнгүй хэвтэж байдаг. Бие урт хамгийн ихдээ 200 см байх бөгөөд ихэнх тохиолдолд 70-аас 180 см-ийн хооронд хэлбэлцдэг. Их биеийн оливын ногоон өнгөтэй толгоноос нуруу сүүл хүртэл улаан бордоо өнгө хосолсон байдаг бөгөөд зөвхөн цэнгэг устай тогтун урсгалт нуур голд амьдардаг нэн хортож устж үгүй болж буй хамгаалтанд орсон төрөл зүйл юм а. Бүртгэгдсэн загасны төрөл зүйлүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж буй ган гачиг, цүлжилт, түүнээс үүсэж буй амьдрах орчны алдагдал, хүний буруутай үйл ажиллагаа, хулгайн, байгаль орчин, амьдрах орчны бохирдол гэх шалтгаануудаас болж устж үгүй болох аюул тулгараад байна. Иймд бид байгаль орчноо хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээ авч, хайлсан мөслийн усыг доктортой удирдах, цэвэр усыг зохистой хэрэглэж, цэвэр усны нөөцийг хадгалж, төрөл бүрийн хог хаягдлыг дахин боловсруулах шинжлэх санаа санаачлагыг хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа юм. Бүгдээрээ дор бүрнээ байгаль хамгаалагчид болж ирээдүйн хойч үедээ өвлүүлэг үлдээх, их дэлхийгээ, усны нөөцөө, Монгол орноо хайрлан хамгаалцгаая.